За нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсөвт батлагдсан дүнгээр нийгмийн даатгалын 4 сангийн тэтгэвэр тэтгэмж төлбөр зарлалыг бол олгоод ажиллаж байна. За 2024 онд нийтдээ 5.2 их найдын зардлыг даатгуулагчид иргэндээ бид нар олох ёстой. За үүний нэг сан бол ажлуудын даатгалын сан. Ажлуудын даатгалын сангийн гүйцэтгэл бол 2024 оны 11 сарын байдлаар 28400 ажилгүй болсон иргэнд нийтдээ 129 орчим тэрбум төгрөгийн ажлуудын тэтгэмж бол олгоод байна. За ажлуудын тэтгэмж бол нийтдээ 76 хоногор хувааж олгодог. За 2024 оны 10 сар хүртэлх хугацааны тэтгэмжийг бол нийгмийн даатгалын байгууллага бол бүрэн олгосон. За харин 2024 оны 11-12 сарын хуваарьт тэтгэмжүүд бол бага зэрэг саадч байна. За үүнд бол хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт бол ажилгүйч нар бол бас хуулийн дагуу төлөх энэ шимтгэлээ бас төлөхгүйг удааж байна. Энд ингээд өглөг авлага үүсэхээр энэ төлсөн шимтгэлийг бид нар уцаагаад зарлага болгож гаргах хэрэгтэй. Тэгэхээр ажилгүйч нар энэ төлөөгүй шимтгэлээ бас энэ он дуусч байгаа тоологдуулаад яалтаа төлөхийг бол уриалж байна. Тус яам болон нийгмийн даатгалын байгууллага энэ дээр анхаарал хандуулад энэ олгодоогүй байгаа 11 болон 12 сарын энэ хуваарьт заасан тэтгэмжүүдийг энэ 12 сарда заримыг эх оны 2025 оны 1-р сард багтаагаад бүрэн олгохоор ингээд ажиллаж байна.